Сайн бацхан уу, Бодрия төвшин байна. Энэ удаагийн бичлэгтээ тавтай морил. Миний хувьд яг Питрээс ирчээд хэлний бэлтгэлийн байрнаасаа их сургуулийн байр руу нүүх төлөвлөгөөтэй байсан. Мест одоогоор байхгүй байгаа. Хүлээх шаардлагатай болоод тэгээд түр амьдрах байр гээд яг манай сургуулийн байр хэрнээ яг гадаад хүмүүс зориулсан тийм байранд амьдарч байгаа. Анхны байранд орж ирэхдээ нэг чамаадаа нэг үүргэвчтэй орж ирсэн. Ерөөсөө яг ингээл орж ирсэн чи одоо ерөөсөө ийм улаачтай болсон байна. 1 хайрцаг, 2 хайрцаг, 3 хайрцаг, 4 хайрцаг ийм гудас байна. Бас энд миний цэцэг байгаа. Цэцгээ услахгүй бол орж исэн байна. За өнөөдөр болохоор миний энэ төр байрлуулах байранда эхний өдөр. Тэгээд өдөр бүх ачаагаа зөөгөөд энэ байранда нүүж орж ирсэн байна. Тэгээд удахгүй одоо энд хамгийн дээдлээ 5 хоног боломжтой. Тэгээд 5 хоногийн дотор өөрийнхөө яг дотор байрыг олоод тэгээд нүүж орвол тэгээд нүгэд явна. Тэгээд энэ арт харагдаж байгаа ачаанууд гэх юм бол энэ бусад охтуудын ачаагаа маш их жоох ил задгаа юм байна. Тэгээд энэ ачаануудын хувьд гэх юм бол миний ачаа гэх юм бол энэ арт шкаф руу хийцэн нэг хүмүүсийнхтэй хольж утгаснаас зүгээр эвтэйх ингээд шкаф руу хийцэн байгаа. Угаасаа 3 хайрцаг нийт чемодан л байгаа. Тэг ингээд арт нэг юм хөргөгчтэй тэгээд тэндээ галтгооны юм жижигэн зүйлстэй. Тэгээд ус шүүгчээ бас гаргаад тавьсан байна. Тэгээд энд ширээтэй нэг иймэрхүү байртай байна. Тэгээд энэ болохоор 11 давхурт болохоор тийм байна. Тэгээд зам руугаа харсан болохоор чүжүүд юутай чимээтэй байна. Гэтэ зүгээрээ бас нэг олон хонох юм шүү дээ. Тэгээд бас сонир мэдрэмжүүдийн нэг байна. Ингээ шууд зүгээр байрлалгаа нөгөөд орчихгүй. Тэрний наанд бас нэг юм одоо юу гэх өөр байранд амьдраад өөр мэдрэмж авах бас сонирхолтой юм байна. Тэгээд амьдраад ээжтэй маргааш өглөө нөгөөдөр өглөө гэдэг нөгөө центр дээр очиж дотор байраа асуун, дотор байраа хайна. Тэгээд болох хаа. Вау. Маш халуун өдрийн дараа нар жаргаж байна. Сайн уу. За одоо болохоор би хүнсний дэлгүүр рүү явж байна. Эртгэн шиг хүнсүүдэд цуглуулад өөртөө хоол хийж идэх гэж бодлоо. Яг гэх юм бол яг сая нүүлт энтер гээд нэлийн гадуур хооллцсон. Энэ байранд яг одоо 5 хоног ч гэсэндээ яг хэд хоног бүр яг баттай амьдрахаа мэдэхгүй. Жишээ нь энэ байрны нэг их ингээд 7 хоног амьдэрсэн гэж байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээ дотор байранд орж чадаагүй байгаа. Седьмой этаж. Движение вниз. Сайн уу? Би сая 2 давхурт хүлээж аваад тэгээд за одоо шинжилгээ рүү явъя гэд бууж ирсэн чинь гар хаалгаа олдгүй. Тэгээд ингээд зөндөө явж байгаа сүүлдээ бүр ядраад юм бодин дээр ирээд хөвтөж байна. Хөвтөгч гэж сууж байна. Тэгээд өнөөдөр бол энэ сургуульд орж ирээд яг ингээд танилцж байгаа эхний өдөр учраас мэдээж хэцүү байна. Тэгээд ялангуяа маш олон өрөөтэй маань нэг давхартай. Тийм болохоор ингээд олон салалцсан. Тэгээд аль руу найл руу байгаа нь мэдгүй. Тэгээд дараалал нь л нэг юм олж төхөөж олж ийн. Тэгээд эхний өдрүүд, эхний алхмууд үргэлж хэцүү байдаг. Тэгээд сүүлдээ бол баримтаа ансан чамаагүй олчхоор тийм тасал болдог. Тийм болохоор зүгээр. Тэгээд одоо шинжилгээг гар хаалгаа болоод тэгж яв шинжилгээг өгчөөд буцаж ирээд учрыг нь олно. Хичээлээ сонгоно, хуваараа мэднэ, хилээ сонгоно. Тэгээд ажлуудаа амжуулцгаая. Нэг жоохон амраад авцаж чинь гоёлчлоо. Явцгаая. Я стояла там долго, где-то 2 или 3 часа. И наконец-то я получила комнату. Вот. Одоо ингээд нэгдүгээр курст авах. Тэгээ сая хичээлийн хаймууд хичээж байж байна. Өдрийг хийсэн. Тэгээд одоо хичээд байж байна. Нэгтгэс яг хичээл үстэй яг өөрөөр нь ороод явна.
Одоогоор 3 пар сууж үзсэн байгаа. Тэгээд 3 пар лекцэн сууж үзсэн байгаа. Тэгээд сонирхолтой байна уу? Тэгээд за сайн уу бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За би одоо гэрээсээ гараад явж байна. Яалтч ч сая ингээд өрөөндөө бол юу ч ярьж чадсангүй. Ягаад гэх юм бол манай өрөөний охтууд унтж байгаа. Тэгээд одоо болохоор би сургууль руугаа явж байна. Доклад буюу бидаалтаа хийх байгаа. Өнөөдөр бол Москвад бол харьцангуй гоё нартай өдөр байна. Сая бас л ингээд 8 сарын 30 хүртэл бүр амар халж байгаа. 30, 31, 32, 33 хүртэл халж агаад одоо ингээд баг гадаа 30 градус байна. Тэгээд энэ халуунтай зэрэгцэж ажлуудаа амжуулах гэж бол маш их халууцж байна. 9 сарын 1-ээс 9 сарын 7 хүртэл ингээд маш хүйтэн би бүр ингээд гутал мутлаа гаргаж өмсөөд маш хүйтэн байлаа. Тэгээд өнөөдрөөс бас гоё дулаахан байна. За тэгээд өнөөдөр миний нэг өдөр хэрхэн өнгөрж байгаа талаар хуваалцъя гэж бодоод энэхүү видеог эхлүүлж байна. Эндаач юм хийх боломжтой газар байдаг. Тэгээд тийшээ очих гээд явж байна. О, привет. Чтобы якобы мы понимаем, о чем говорим, а не просто читаем. Ну, хоть какие-то надо вопросы. Профессором разговаривать с научным деятелем. У них будет своя точка зрения. Мы должны понимать их точку зрения. И поделиться с ними. Хорошо. Гуманитар. Да. У нас для международников очень такие разные предметы. Да, это плюс быть международником. Мы да. почти все сферы изучаем. Иностранные языки, философия. Еще много писать философию. Да, еще что? А еще естествознание, ну, география, еще там есть риторика, это да. тоже ораторское искусство, красноречие, еще что? Еще там физкультура, само собой. Еще право. Это в школе тоже было у вас? В школе называлось по-другому, ОБЖ. ОБЖ. Основа безопасности. Да, это для всех обязательно, да, для курсников. Вот такая ситуация у нас. Хорошо. Пока. За би болохоор сая ингээд 3-4 цаг сууж агаад билаалтаа хийгээд дуусчлаа. Тэгээд яг саяны найзтайгаа болохоор яг энэ ангид ороод ер нь хамгийн түрүүнд найзлсан гэх юм уу. Тэгээд яг хамт билаалтаа хийя гэж тохироо тэгээд хийж байгаа. Тэгээд бас сонирхолтой. Тэгээд одоо би болохоор өрөөрөө явж ийн. Тэгээд өрөөнд очиж жоохон амарч агаад өдрийн цагаа уучаад найзад очино. Манай найз болохоор Хятадаас ирсэн. Тэгээд хэлний бэлтгэлдээ найзлаад одоо яг өргөжлөлөд найзлаад явж байгаа. Тэгээд яг яагаад намайг урьсан бэ гэхээр Хятадд ингээд намрын дунд сарын тэргэл сарыг бэлэгддэг тийм баяр үд юм байлээ. Тэгээд тэр баярынхаа тохиолдуулаад тэгээд бас ойр дөрвс уулзалтайг учраас уулзалтыг гээд намайг урьсан байгаа. Одоо болохоор би өрөөндөө ороод ирсэн байна. Тэгээд аюугаа юм халуун цай уугаад энэ нөгөө нэг халуун сав одоо энэ усны сав гэх юм уу халуунаа барьдаг. Тийм болохоор өглөө гис усталгаад энэ рүүгээ хийгээд явчиход бол халуунаараа байж идэг. Тэгээд өдөр ч гэсэн хичээл рүү аваад явчихад. Тэгээд ингээ уур харж агаад 8 сарын 30-нд тэ ер нь бол 8 сар дуустал бүр ингээ дан хүүтэй юм уур санагдаад бүр ингээ халууцаад тэ дотроос ууж гаднаасаж халууцаад байсан. Тэгсэн чинь ингээл гин 9 сарын 1-ээс ингээл халуун юм хаана тэ халуун цай хаана л гэдэг болцсон. Тэгээд гадаа ер нь нэлээд хүүтэнд энэ байрны ч гэсэн бүр тийм дулаахан биш. Тодорхой хэмжээний сэрүүн. Тэгээд халаад энтрэ өмсөд өрөөндөө байгаад байгаа.
Гэтэ удахгүй тасгах гэж бодож байна. Тэг бас өчтөр манай өрөөнд амьдардаг Камерун улсаас ирсэн охин. Одоо манай хөрш охин маань. Одоо хоол хийж өгсөн. Тэр нь болохоор одоо нэлээд амттай байсан. Тэгээд би энд зургийг оруулчихъя. Тэр нь ямар хоол юм бэ гэхээр бананы төрөл болох plantain гэж юмсан ам л да. Одоо энд харагдаж байгаа. Энэ болохоор яг шарцсан хөлбөр нь. Тийм. Тэр plantain гэсэн гэж юмсыг бүр яг тосонд ингээд deep fried хийгээд бүхлээр ингэж одоо хэрчээж шарж аваад давсаар хамтал шарж аваад тэгээд chicken будаа энтертэй дахиад намах будаа энтертэй ингээд холиод иддэм билээ. Тэгэхээр бидний хувьд бол ингээд жимстэй гэдэг зүйл чинь ингээд зүгээр яг жимс штэ тий. Тэгсэн чинь яг энэ хүмүүсийн хувьд болохоор ингээд шарж агаад тий ингээд шарж агаад хоолтой олж иддэг ч юм уу тий юм байлээ. Тэгээд яг ингээд plantain гэдэг жимсийг судлаад үзэхээр би анх удаа идсэн өчтөр тэгээд судлаад үзэхээр бананы нэг төрөл юм билээ. Тэгээд бананы нэг төрөл тэгээд яг бананаас бол харьцангуй гоё амттай санагдсан. Яг ингээд идгээр нэг тийм гоё илүү зууралцсан одоо нэг тийм илүү тийм хүчлэг амттай гэх юм уу? Банан ч юм бол энгийн зүйл амттай шүү дээ. Тэнгүүд энэ жимс болохоор илүү тийм хүчлэг зууралцсан, шарчгаар бүр зууралцсан болчтой юм билээ. Тийм хүчлэг илүү гоё амттай санагдсан. Тэгээд түүнийгээ ч дагаад үнэн өндөр юм билээ. Жишээ нь банан бол ингээд Оросд бол одоо нэг 56-аас 65 рублийн хооронд хэлбэлцдэг 1 кг нь. Тэгсэн чинь plantain-ыг бол тусгай зах дээрээс очиж авдаг. Тэгээд очиж авахдаа 1 кг нь 400 рубль гэж авдаг. Тэгэхээр баг ингээд нэг ширхгэн л гээд нэг 50 рубль болчих гээд байгааз. Тэгэхээр хөрөхөд бол ийм ховор зөвхөн Африкт ургадаг ийм жимсийг идэж үзсэн. Тэгээд сонирхолтой санагдсан. Тэгээд би өчтөр жоохон үлдээсэн. Тэгээд тэрийгээ бас одоо идээд сууж байна. Гэхдээ яг мэдээч үргэлж ийм амар тосон шарсан юм идээд байх юм уу? Гэтэ зүгээр заримдаа ингээд яагаад туршиж үзэж болохгүй гэж тий. Өндөр болж байна. Би ч ерөөсөө ойрт нилээ дулаалаад шорт нилээ дараад 2 замтай болчлоо. Энэ знаа энэ замаар уу эсвэл энэ замаар уу? Өмнө нь ингээл намар болохоор амар гуниглаад идэв байсан. Их бүх юм уйдахтай болсон юм шиг. Одоо болохоор ингээд бүр тайван амгалан байдлыг ингээд таашаадаг болчихж. Том болж байгаа гэх юм болов. А это что? Это китайская игрушка? Да, это кошка. А зачем это? Это как приветствие? Да. Привет. Say hello to everyone. Это что? Вот тут. Спасибо. Это что? Это Чунлин. Молочные, различные молочные чаи. Угу. Здесь приправа, здесь тоже чай. Хорошо, здесь соусы. Соусы. А это для чего? Да. Они Для вместе. Они вместе. Да. Это для манты, да? Да. Но он грязный, я еще не чистил. Бүдрээнийг идэж үзтгий. За энэ болохоор ямар нэгэн тийм мочи шиг юм шүү байна. Гоё юм би. Энэ өнгө төрхийг цасан дарагтахаас өмнө сайн хадгалж авах хэрэгтэй. Одоо 10 сар гараад 11 сарын сүүлээр цасан дарагдчихна. Тэгээд энэ өнгө төрхийг харах гэж дахиад нэг жил хүлээх болно. Тэгэхээр сайн хадгалж авъя. Сайн болохоор би намарт ороод тэгээ гараад ирлээ. Тэгээд манай хувцас хөрөнд болохоор юм одоо кинодэр гараад ирсэн гэдэг жоохон хамаг юм боолтэй ингээ хамгаалалт ч юм уу хамаг ховж өрөндөө нэг юм төмөршка юм кабинет хуцаас болоод тэг ингээ төвчээд төлөөр аваад орд юм. Она пустая. Энэ таслаа. Да, да, я делаю. Я там все убрал. А? Внутри? Везде, да, ты видишь, там чуть-чуть За би болохоор сая ишиг явуулж өөрийнхөө захиалсан нэг авчаад
гарч ирж байна. Тэгээд орслохоор юм хоёр интернет магазин байдаг те. Онлайн төр байдаг юм хан Wildberries-ийн нөт нь Amazon гэдэг байгаа. Одоо бүгдээрээ болохоор миний сая захиалж авсан юм хамт заадлаа. Тэр нь болохоор юм хүрэн өнгөтэй лаптопны те зөөрийн компьютерийн гэр байгаа. Тэгээд хэрвээ та бүхэн анзаарсан бол ингээд миний авч байгаа баг хийх зүйлсүүд хэрэгж байгаа хувц сунууд бүх зүйлсүүд юм хүрэн өнгөтэй болсон байдаг. Тэгээд яагаад ч миний өнгө юм шиг санагддаг. Яг ингээд надад их гой зөгтөг юм шиг. Гой зөгтгоос гадна надад маш их таалагддаг. Ингээд янз бүрийн өнгөний юмнуудаас сонголт хийхээр бол ингээд улаан хүрээм л өөрөө очиод ингээд сонгоцсон байдаг. Тэгээд маш тийм чимээгүй тэгээд ийм даруухан хэрнээ амар хүчрхэг өнгө шиг санагддаг учраас дуртай. Тэгээд ингээд амар сонирхолтой гэх юм бол ингээд миний ус буцалгагч хүртэл ийм хүрэн өнгөтэй болсон байсан. Тэгээд яагаад ч юм энэ маш их таалагдаад тэгээд авсан. Миний шинэ ус буцалгагч юм улаан хүрэн өнгөнд дуртай хүн бай. За энэнийг болохоор ингээд дотроо болохоор ийм соронзон юм тэ. Тэгээд нөгөө одоо бүдрээ лаптоп хийж үзцгээе. Гэдэг учраас за ингээд хийгээд энийг 13 инч гээд яг таарч байна. Яг болж байна те. За одоо ингээд энийг болохоор өөрийнхөө үрдэг сүнх рүүгээ хийчихнэ. За энэ бол болохоор манай өрөөний охин намайг дайлсан маш амттай хоолойгаа өөрөө энэ хоолыг ихтэй 2-3 цаг зарцуулсан. Орцонд нь гэх юм бол кокос, газрын самар, помидор, үхрийн мах гэх мэт орцууд байгаа. Тэгэд яг нэр нь португал хэл дээр байдаг. Яг англи хэл рүү орчуулна гэх юм бол peanut curry гэж орчуулж болно. Тэгэхээр яг газрын самар түлхүү амтгцсан, бас кокос амтгцсан тийм гоё creamy амттай юм бэлээ. Тэгээд мөн будаатай ойлж идвэл бүр гоё санагдсан. Ингээд тааштай. Энэ болохоор ингээд маск сав нүрэндээ түрхээ жоохон байлгаж байгаа. Тэгээд ингээд ухаадаг. Хийхдээ ингээд нүрээ ерөөсөө харчихгүй байхыг хэлээд үздэг. Нийлээ юу байдаг маа. I know that it hurts sometimes, but it's beautiful. Working every day, now you're bleeding through your cuticles. Passing through a portal as you're sitting in your cubicle. Isn't life beautiful? I think that life is beautiful.